Сайн байцгаана уу? Бүгдэнд өнөөдөр мэндийг хүргэе. Тархиа өөрчилж амьдралаа өөрчилөх хэмээх бэлтгэлийн талаар хийж байгаа бичлэгийн маань дөрөвдөх хэсэг нь та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн бичлэгээр энэхүү бэлтгэл маань бидний материалын амьдралд хэрхэн яаж нөлөөлж чаддаг талаар өөрхөн ойлгосон ойлголтыг та бүхэнтэйгээ хуваалцана. Бэлтгэл бол оюун санааны ажил. Өөрөөр хэлбэл үүнийг хоосон хийсвэр гэж хэлж болох үстэй ийм зүйл. Харин материалын амьдрал гэхлээр тодорхой биет материаллык харж болох үс, барьж болох үс ийм зүйлийн талаар юуны төрөнд бидний санаанд буудаг. Тэгэхээр нэхий сэрэг гэж хэлж болох үс тэрхүү оюун санааны, оюун бодлогын тэр ажил маань, тэр үйлдэл маань хэрхэн яаж материаллык биет зүйл болж чадах вэ? Үүний хариулт нь бол орчлон ертөнцид оршин байгаа бүхий л зүйлс энергиэс тогтноо гэдэг энэ хариулт бол түүний гол гогцоо тайлбар нь болох юм аа. Бид нар өөрсдөө энергиэс бүтсэн биднийг амьдруулж байгаа энэ их дэлхий маань манай нарны аймаг, галактик цаашлаад орчлон ертөнц бүх зүйлс тэрхүү амьдралыг тэтгэгч, амьдралыг үүсгэгч энергиэс тогтсон байгаа. Тэрхүү энергийн хүчээр бид оршин байна, амьдарч байна. Мөн энэ дэлхий, нарны аймаг бүгд оршин тогтнож байна. Түүний хүчээр энэ хэдэн гариг маань нараа тойроод яг амьдрахад хамгийн таатай нөхцлөөр ингээд оршоод тий ямар ч гэсэн огторгуйруу сарниад ингээд задраад ишчээ ингээд тэнэд явчихгүй байж чадчихээн. Энэ бол тэрхүү хүч энергийн нөлөө. Тэгэл энэ амьдралын амьд байгалийн бүхий л зүйлс мөн амьгүй байгаль гэж хэлдэг. Тэгэхээр амьгүй зүйлсийн бүхий л их сурвалж цаад гол үндсэн их үүсвэр бүрэлдэхүүн гэсэн тэрхүү энерги л байгаад байгаа юм. Хамгийн гол нь тэрхүү энерги маань түмэн янзын хэлбэр дүрс өөрөөр хэлбэлцлэр илэрч түүнийг бид энэ хязгаарлагдмал хүртэхүйн эрхтнүүдээрээ янз бүрээр хүлээж авч байгаа. Боловч бүгд л адилхан тийм энергиэс нэг л энерги их сурвалжаас тогтсон, үүссэн байдаг гэж үздэг. Тэгэхээр нэгэнт бүх зүйл энерги юм бол бидний бодол бас л адилхан энерги байх нэ. Хамгийн гол нь нэг сөрөг болон эерэг гэдэг ч юм уу тэдгээр бодлууд маань бүгд өөр өөрийн ялгаатай тийм давтамж хэлбэлцэлтэй дэлгөөнүүд байдаг байна. Бид өөрсдөө хүссэн ч бай, хүсээгүй ч бай тэрхүү энерги буюу тэр орчлон ертөнцийн таталцлын хуулинд дор түүнд захирагдан амьдарч идэг. Үүнийг мэддэг Монгол эртний бидний өвөг дээдс маань санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг. Энэ нь бид өөрсдөө юу бодож байна яг л тийм энерги ялгаруулж идэг. Яг тэр ялгаруулж байгаа энергийнхаа энергитэйгээ адилхан тийм орчин тийм нөхцөл байдал зэргийг өөртөө татчихдаг. Өөрөөр хэлбэл амьдралынхаа хэв шинж сайхан байх уу муухай байх уу гэдгийг бидний тархи толгоондоо болон биедээ тээж яваа тэрхүү мэдрэмж, тэр бодол шийддэг байх нэ. Сайхан зүйл бодвол сайхныг татна, саар зүйл бодвол мөн л таагүй зүйлс амьдралдаа татнаа гэдгийг манай өвөг дээдс маань аль хэдийн мэдсэн таньсан байжээ. Тэгэхээр энэ тархиа өөрчилж амьдралаа өөрчлөх гэдэг бяцлаглалын энэ онолын дагуу бол зарим зүйлүүдийг бид мэдэх хэрэгтэй. Мэдээж бүх зүйл энерги тэгээд мөн ижил энергиуд өөр тий харилцан таталцдаг орчлонгийн таталцлын хууль гэдгийг олон хүн мэддэг. Боловч зарим зүйлийг энэ бяцлаглалын үүднээс тайлбарлахад заавал мэдэх ёстой, ойлгох ёстой зүйлүүдээс анхаарах зүйлүүд байгаа. Юуны түрүүнд доктор Жо Диспензагийн хэлж тайлбарлаж байгаагаар бидний бодол бол тархины хэл. Мэдрэмж бол биеийн хэл. Нэгэсэндээ бодол болон мэдрэмж гэдгийг хоёр тусад нь авч ялгаж салгаж хэлж штэ тийм ээ. Тэгэхээр
Олон энэ хүн болгон амьдралаас аа, олон зүйлийг хүсдэг. Маш олон төрлийн амьдрал байж болох үс бидний санаанд орж болох үс сэтгэж чадж байгаа, бодож чадж байгаа, ухаан санаанд нь орж чадж байгаа бүхэл зүйлийг тодорхой түвшинд бид нэр өөрсдөө тэр шүтээнээсээ ч юм уу орчлон ертөнцөөс гуйж хүсдэг. Тэгэхээр тэр орчлон ертөнц гэдэг нь үндсэндээ агуу том бүгдийг ингэж багтаасан энерги байгаад байгаа юм л да. Тэр энергийг квант физикийн талаасаа бол квант талбар гэж нэрлэж байгаа. За шашин болон одоо сүнслэг талаасаа гэх юм бол энэ бол дээд хумсар гэдэг ч юм уу, илүү шашинлаг болоод ирэх юм бол бурхан гэдэг ч юм уу янз бүрийн байдлаар нэрлэж болдог гэсэн манай монголчуудын хувьд бол энэ бол мөх хөх тэнгэр гэж дуудагддаг байсан байгаа юм. Тэрхүү энерги нь бол бүгдийг багтааж байгаа. Биднээсийн одоо сэтгэж чадж байгаа шинжлэх ухааны үүднээс танигдсан гэж нэрлэгддэг бүхий л зүйлс бол тэр энергид багтаад түүний үндсэн дээр түүний хүчээр оршин тогтноод байж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь дэлхийн агаар мандлыг цааш нь ингээд нэвтлээд гараад явсны дараа агаар мандлаас гарахлаар ингээд ямар ч агааргүй хоосон орчин байдаг тийм ээ. Энийг бол бүгд оч үзөөж гисэн мэдээллээр ингээд мэдж байгаа. Гэхдээ тэнд бол хэдийгээр хоосон гэж хэлэгдэж байгаа боловч нөгөө л тэр орчлон ертөнцийг бүхий л амьдралыг бүтээсэн тэрхүү энерги тэнд мөн л оршин байгаа. Тэрхүү энерги бол бүх зүйлд ингээд байж идэг амтай аймгүй миний түрүү хэлсэн бүхий л зүйл биднээс ухаан санаанд байж чадаж байгаа бүхий л зүйл тэр энерги байж л байгаа байхгүй. За тэгэхээр бидний бодол маань маш хүчтэй энерги байдаг байна. Гэхдээ бодол түрүүн хэлсэн бодол маань тархины хэл мөн үүн дээр нэмж мэдрэмжээ бид нэмэх хэрэгтэй байдаг байна. Мэдрэмж бол биеийн хэл гэж хэлсэн. Тэгэхээр бидний хүсэл хизээ биелдэг вэ? Бид бол ердөө хүсэлд тийм өгөөч, ийм өгөөч гэдэг ч юм уу хүсээд өнгөрдөг. Гэхдээ бидний хүссэн болгон тэр болгон биелээддэг биелээддэг тохиолдол маш ховор шүү дээ. Хэрвээ тэгэл зүгээр бодохын төдийд л тэр маань биелдэг байсан бол хүн болгон л одоо өстө хүснээрээ амьдраад магадгүй баг хүн болгон нэг гариг үүсгэсэн явж явах юм уу гэж бодмоор гэтэл тийм биш байгаа даа. Яагаад тийм биш байгаа юм бэ? Яагаад бидний бодол хүсэл санаан зоргоор бүтэхгүй байгаа юм бэ? Тэгэхээр энд үүний хариулт нь юу вэ гэхээр орчлон энэ бүхий л энерги их сурулж бүх орчлон ертөнц одоо юу ч нэрлсэн одоо яг хөтэ орчлон ертөнц гэдэг ер нь нэрлэлчээ тийм ээ бүгдийг багтааж байгаа. Тэгэхээр энэ орчлон ертөнц бол бидний хүсэж байгаа хүсэлд хариу өгдөггүй гэж доктор Жо Диспенса хэлдэг л дээ. Бидний хүссэнд хариу өгдөггүй харин бидний хэн байгаад хариу өгдөг гэж байгаа юм. Тэгэхээр хэн байна гэдэг маань одоо үнийг хэдүүлээд би өөрийнхөө ойлгосон хэмжээнд та нарт тайлбарлая. Одоо бид ердөө хүсээд өнгөрөхгүй нь байна шүү дээ. Тэгэхээр хэн байна гэдэг маань түрүүний миний хэлдэг бодол болон мэдрэмж байна яг ижил хэлбэлцэлээр байж чадах юм бол бидний биеэс ялгарч байгаа тэр цахилгаан соронзон долгио хамгийн хүчтэй нэгэсэндээ макста тултал ялгараад тэр хэмжээгээр бидний хүсэж байгаа тэр орчлон ертөнцийг үүсгэсэн квант талбар буюу тэр дээд хумсар энергийн түвшинд байгаа бидний амьдралын бидний одоо сэтгэж чадах үс хүсэж мөрөөдөж чадах үс бүхий л тийм хязгааргүй олон хувилбараас яг хүсэж байгаа тэр хувилбар нь бидний амьдралд татагдан ирдэг гэж одоо тавчхандаа ойлгож болно. Тэгэхээр зөвхөн хүсээд бол хангалттай биш байх нь хүсэл гэдэг маань одоо бодлороо хийж штэ тийм ээ. Тэгсэн мөртлөө биеэрээ бас адилхан мэдрэх ёстой байж таардаг байх нь. За жишээ нь одоо намайг одоо нэг юм авраг болгож өгөөч гэдэг ч юм уу нэг зүйлийг хүсье л та. Гэхдээ би одоо хүслээр тэгж толгоогоор тэгж бодож байгаа боловч өөрийнхөө дотоод мэдрэмжээрээ одоо сэтгэл зүрх буюу мэдрэмж тэр дотоод хүн маань чи чинь одоо ингэж чадахгүй штэ чи хизээч тийм одоо мундаг авраг
одоо спортын ч юм уу те аврах болж чадахгүй. Ягаад гэвэл чамаас илүү хүмүүс зөндөө байгаа. Чи бол ийм намхан жижигхэн туранхай сул дорой биетэй ийм болохоор чиний бодол бүтэхгүй гэдэг ч юм уу. Нөгөө нэг өөрийнхөө тэр аз үгүй гэдэг ч юм уу аа сул биетэй магадгүй те эсвэл тодорхой хэмжээгээр бас өөрийгөө тийм сул дорой гэдгээр мэдэрч ийсэн. Тэгээ мэдрээд өнгөрсөн амьдралдаа дандаа тийм мэдрэмж авч ирсэн бол яг тэр мэдрэмж байна бидний дотроос хилээд өө чи чинь ийм байж иж чиний над хүсэл чинь бүтэхгүй гэдэг ч юм уу. Нэгэсэндээ бидний бодол болон биедэх сэтгэл зүрхэнтэх тэр мэдрэмж энэ хоёр маань зөрөлдөж байгаа тохиолдол биднээс тийм хүчтэй нэрийг ялгарч чаддгүй байх нэ. Тэгэхээр тэр доктор Жо Диспензагийн хэлснээр бидний хэн байхад орчлон ертөнц хэн байгаад нь тэгээ орчлон ертөнц хариулт өгдөгөө гэдэг маань юу хэлж байна вэ гэхээр бид одоо бодлороо бодож байгаа жишээ нь дахиад өөр жишээ авахад би хангалттай их одоо хөрөнгө мөнгөтэй болъё гэж хүслээ гэж бодъё. Мөн биеэрээ би тэр сэтгэлээрээ сэтгэл дэх мэдрэмжээ одоо мөн адилхан тэр хүсэж байгаа тэр эд хөрөнгөтэйгээ болчихсон байгаа мэтэр аль хэдийн тэр эд баялаг те хүрхийг хүсэж байгаа зүйл маань биелчихсэн байгаа мэтэр бодохоос гадна мэдрэх ёстой гэж байгаа. Зүгээр тэгж өгөөч ингэж өгөөч гэд альва асуудлыг ирээдүйд одоо хараахан орж ирээгүй байгаа мэтэр яг ийм утгатайгаар гуйх нь бол угаасаа ямар ч нэмэргүй. Энэ талаар маш их тийм одоо подкастууд болон тийм ютуберуудын болон хувь хүний хөгжлийн талаарх ч юм уу те олон тийм зөвлөгөөнүүд энэ талаар дурдсан байдаг те. Тэрийг бол ихэнх хүмүүс уншиж мэддэг баг, уншсан баг. Тэгэхээр яг одоо тэр хүсэж байгаа зүйлдээ чи аль хэдийн хүрчихсэн байгаа мэтэр л бодох хэвээр. Бодхоосоо гадна бас яг тийм болцсон байхад бид өөрсдөө ямар мэдрэмжтэй байх вэ? Яг тэр мэдрэмжээрээ үнэхээр тийм болцсон гэж өөртөө бүр 100% итгэл тий бүр итгүүлж чадаж гэмээн яг тэр үед бидний биеэс бие болон тэр бодлоос тий өөрөөр хэлбэл бодлын долгион биеэс илгарж байгаа соронзон долгион аль нь яг ижил хэлбэлцтэй болж ирэхин цагт бид маш хүчтэй тийм цахилгаан соронзон долгиог ялгаруулдаг байх нэ. Тархинаас маань бодол бол нам тийм цахилгаан долгион ялгаруулдаг. Биеийн мэдрэмж бол мэдрэмж нь тийм соронзон долгион ялгаруулдаг. Тэгэхээр энэ хоёр яг ижил хэлбэлцэлтэй болоод ирсэн цагт үнэхээр хүчтэй тийм цахилгаан соронзон долгион бид ялгаруулдаг юм байна. Энэ хоёр маань яг ижил болно гэдэг маань дахиад давтаад хэлэхэд тархиндаач тэр хөрөнгө мөнгөний эзэн болсон байдаг ч юм уу эсвэл одоо хүсэж байгаа тэр амжилтандаа хүрсэн мэтээр бодоод мөн биеэрээ дотоод сэтгэл санаа тэр дотоод хүн гэдэг ч юм уу те яг тэр төвшөндөө мөн яг тэр хүсэж байгаа зүйлдээ хүрчихсэн аль хэдийн тэр зүйлээ авчихсан мэтээр итгэж тийм мэдрэмжийг өөртөө төрүүлж чадаж гэмээн тэрхүү одоо квант талбар гэхүү дээд ухамсарын төвшөнд байгаа энерги хэлбэрээр байгаа тэрхүү өөрийнхөө амьдралын хамгийн сайхан хувилбарыг өөртөө татаж бодит болгож чадах үндэс суурь нь ингэж гарч ирнэ гэж үздэг байна. За тэгээд энэ бяцлаглалын маань үр дүн сайн байхад нөлөөлдөг чухал хүчин зүйлүүд бий. Юу вэ гэхээр юу гэдэг нь хоногт 1 цагийн за 30 минут ч юм уу 1 цаг ч юм уу яг энэ бяцлал хийгээд зөвхөн бяцлал хийх хугацаанд саний хилээд байгаа тэр бодол болон мэдрэмж хоёроо яг нэг ижилхэн болоход яг өөрийнхөө хүсэж байгаа тэр хэлбэлцэлээр тавьж чадаад өөрөөс тийм төлөвлөгөө ялгарууллаа гэхэд ердөө хоногийн 24 цагийн 1 цагт нь тийм байгаад бус үед нь буцаал нэг өнгөрсөн үеийнх одоо гонигт түүх дурсамж өөрийгөө үнэлдэггүй өөртөө үл итгэсэн байдлаар тийм онцгүй таагүй гэх юм уу тийм нам дор сөрөг тийм мэдрэмжэндээ үлдсэн 23 цагаа байлгах юм бол энэ хүсэл маань тэр хэмжээгээр одоо биелэхэд илүү хол байна л гэсэн үг болчихж байгаа. Тэгэхээр түүнийг айлхаар хурдан ирүүлэх хурдан одоо биелүүлэх гэдэг ч юм уу ингийн тулд аль болохоор
өнгөрсөн үеийн тэр таагүй мэдрэмж ч юм уу, өөрийнхөө гутран үзэлт ч юм уу автахгүйгээр яг тэр мэдрэмж тэр хэлбэлцлээ аль хор удаанаар а агуулж би ухаан санаандаа сэтгэлдээ агуулж явж чадчих гэмээр тэр хэмжээгээр тэрхүү ирээдүйн сайн сайхан зүйлээ амьдралынхаа тэр төвшинг өөртөө хурдан татна гэсэн үг болж таардаг. Өөрөөр хэлбэл бид магадгүй тэр хүсэл маань амьдралд тий 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа магадгүй залуу хүмүүсийн хувьд 40 жилийн дараа ч юм уу биелэх байлаа гэж бодоход тэр бодол тэр хүсэл мөрөөдлөө яг биелсэн мэтэр байнга тэр төвшин дээрээ тэр хэлбэлцлээрээ оюун санаа уучлаарай оюун санаа болон тэр биеийнхээ мэдрэмжийг тэр төвшин дээр тэр долгион дээр байлгаж чадах юм бол тэр ирээдүйд болох тэр зүйлээ илүү хурдан өөртөө татна гэсэн үг. Нэгсэндээ тийм цаг хугацааг хожиж байгаа гэж хэлж болох юм уу да тий. Ийм байдал үүснэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энд ингээд саад болдог зүйлүүд зөндөө байдаг бахна. Тэр нэгдүгээр хэсгээр би ярьжсэн санагдаж байна. Бидний нэг юу гэдэг альваад нэг сөрөг хандах гэдэг хандлага тий. Өөртөө итгэхгүй байх явдал эргэлзэх сэтгэл гэдэг юм байна. Одоо юу гэдэг тэгээд нэг бодохын төдөд энэ маань тийм хурдан биелэхгүй шүү дээ. Тэгэхээр биднээс яалтчгүй тууштай байдал өдөр болгон энэ бяцлалаа давтах тэгээ сахилга бат бол угаасаа чухал те. Нэг ганц 2 хоног хийгээд тэгээ дараа нь дахиад нэг бүтэн сар алга болж огт юм хийхгүй байж байгаа. Дахиад нэг үзье гэдэг ч юм уу. Ийм байдлаар төлбөр өгөх юм бол тэр хэмжээгээр нөгөө бидний хүсэж байгаа зүйл улмал удаашраал байна л гэсэн үг. Тэгээд нөгөө өнгөрснийхөө сөрөг бодолд автаад идэг. Тэгэхээр энэ бяцлаглалын үед яригддаг чухал зүйл бол нөгөө өнгөрсөн үедээ авчижсэн тэр сөрөг мэдрэмжүүдтэй бид буцаад автахгүй байхыг хичээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тархиа өөрчлөнө гэдгийн маань гол санаа нь юу вэ гэхлээр нөгөө тархи гэдэг маань тархинд явагдаж байгаа тэр бодол мэдрэмж бодол те түүнээс улбалаад бид төрж байгаа тэр мэдрэмж эдгээр бүхэн чинь дандаа нэг өнгөрсний сөрөг зүйлс илүү одоо түүнээс илүү хамаарааддаг байхгүй. Тэгэхээр өнгөрснийхөө тэр сөрөг зүйлд автахгүй байхыг л бид хичээх хэрэгтэй. Тийм сөрөг бодол ороод ирэнгууд түүнийг ухамсартайгаар за ийм байж болохгүй шүү. Чи хуучных шиг тэгж ингэж одоо аливаа зүйлд ямар ч ухамсаргүйгээр хурдан түргэн ууралж бухимдах ч юм уу те ингэхгүй шүү гэдэг ч юм уу те. Яг тархинд ямар бодол орж байгаа түүнийгээ бид нэр хянц сурахад энэ бяцлал яг чиглэж ажилтдаг байхгүй. Тэгэхээр тархи гэдэг маань үндсэндээ нэг л ийм том юу гэдэг memory буюу тийм hard дисктэй адилхан. Төрснөөс хойш бид ухаан мэдрэл орсноос хойш амьдрал маань тохиолж байгаа бүхий л зүйлсийг бичиж авч яадаг. Тэгээд ихэнх хүмүүсийн хувьд өнгөрсөн амьдрал нь дандаа тийм ихэвчлэн мэдээж сайн сайхан зүйл байлгүй яг хөө. Гэхдээ ихэвчлэн сөрөг тэр мэдээллүүд нь илүү тод үлдээд идэг. Тэгээ нөө тархи маань нэг дадал зуршил хэлбэрээр тэр өнгөрснөөхөө сөрөг зүйлсийг дахин татаж гаргаж ирээд тэр сөрөг файлуудаа нээгээд одоо YouTube дээр бид нэр ямар нэгэн бичлэг үзээд орхиддогтой адилхан нэг яг тэр YouTube дээр бичлэг тавьж байгаа юм шиг өнгөрсний маань сөрөг дурсамжууд сөрөг таагүй зүйлсийг маань дахин тоглоулаадаг байхгүй бидний тархи маань. Тэгэхээр бид нэр тэр тархиндаа нэгсэндээ автах маягтай тий тархиныхаа нөлөөлөлд орол тэр хуучин тархинд аль хэдийн суугаад автомат програм болоод суудсан байгаа. Элдв дадал зуршилтаар дарагдаад яваад байгаа л гэсэн үг болж таарч байгаа. Тэгэхээр энэ бяцлаглалын ачаар тэрхүү хуучны тэр бидний тархитлагоо нөлөөлөөд түүгээр болоод бидний амьдралын чанарт үнэхэр бодтой таагүй нөлөө үзүүлээд байгаа үзүүлж чаддаг хуучны сөрөг дадал зуршлаа хаяад ухамсартайгаар нэгсэндээ бидний амьдралын чинь 95% нь автомат програм маягтай болсон байдаг гэж хэлсэн шүү дээ. Түүнээсээ бид нэр ухамсартайгаар салаад шинэ амьдрал буюу тийм шинэ бодол, шинэ гэгээлэг, өөдрөг өөрхөн тэр
хүсэж байгаа тэр мөрөөдлийн амьдралаа бодтой болгоцсон мэтэр бодож сэтгэж түүнийгээ тархи толгоондоо ургуулan бодож биедээ бодит мэдэрч итгэж ингэж чадчихгиймэн бид амьдралаа өөрчлөх боломж гарч ирдэг. Тэр үед бид өөрсдийнхөө нөгөө амьдралаа бүтээгчд нь бид өөрсдөө юм байна. Би өөрөө бүтээгч юм байна гэдэг энэ хүчинд итгэж итгэл найдвар төрж ирдэг байх нэ. Мэдээж энэ бол 1 2 хийгээд асуудал шийдэгдэх зүйл биш. Хангалттай хугацаанд төвчээртэй, сахилга уттай байж, тууштай байж энэ бясалгалаа хийж өдөр тутам тэрхүү сайн сайхныг мөрөөдсөн, хүссэн, биелсэн битэр бодож мэдэрч байгаа тэр мэдрэмжээ үргэлж чадахын дотор чадахын хэмжээнд өөртөө агуулж чадчихгиймэн бид өөрсдийнхөө жинхэнэ энэ одоо дотоод байгаа тэр потенциал хүчээ ашиглаж чаднаа л гэсэн үг байгаа юм. Бид нэр энэ орчлон ертөнцийн таталцлын хууль байдаг гэдгийг мэддэгч бай, мэддгүүч бай, үүнд итгэдэгч бай, итгэдэггүйч бай, үүнийг үүсгдэгч бай. Хүссэн үсээгүй энэ хуулийн дор л захирагдаал амьдарч байгаа. Тийм ч учраас итгэхгүй тэр ямар хамаатай юм гэдэг ч юм уу те юу гэж тийм байх вэ гэл ингээл буцаал нэг сөрөг юмд автаал явах юм бол бид нэр тийм сөрөг амьдралаа цааш нь бүтээгээд байна л гэсэн үг. Өнөөдөр бид нар юу бодож байна? Тэр маань маргаашийн ирээдүй те маргааш болох тэр амьдралын маань хэв шинжийг өнөөдөр бид өнөөдрийнхөө бодлоор бүтээж идэг. Гэтэл өнөөдрийн бодол маань хаанаас ургаж гардаг вэ гэхээр бид нар бол өнгөрсөн үеэсээ за би тэгжсэн ингэжсэн гэдэг ч юм уу те өнгөрсөн үеийнхэн түүх тэр нэг тархинд суудсан байгаа бичигдсэн байгаа хуучин дурсамжоос урган гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөн үе маань нэг л таагүй байх юм бол яг тэр таагүй өнгөрсөн үе маань яг өнөөдрийн бидний бас таагүй бодол дурсамж мэдрэмжийг үүсгэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бодол мэдрэмж маань тэр таагүй зүйл маань маргаашийнхаа таагүй амьдрал яг л өнгөрсөнтэйгээ адилхан тэр гаргаж исэн алдаанууд, гаргаж исэн тэр одоо юу гэдгийг таагүй байдлууд тэр бүхэн чинь тэр бүхнийгээ маргааш дахиад өөртөө татахаар биелүүлэхээр тийм төлгөө зохиочж байгаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр үүнийг таслаад үүнийг ухамсартайгаар ойлгоод бид нар чинь ийм нэг одоо автомат ийм одоо сөрөг програм ийм горимд ажиллаад тархи маань ингээд энээсээ гарч чадахгүй байгаа учраас бид нэр амьдралаа өөрчилж чадахгүй байгаа юм байна гэдгийг ойлгоод цааш нь өөрийнхөө энэ потенциалыг 100% ашиглахын тулд цоо шинээр тархиа програмчилж эхлэх ингэж чадаж байж амьдралаа өөрчилж чаднаа гэдгийг л энэ бясалгал маань бидэнд энэ бясалгалаараа доктор Жо Диспенза олон түмэнд хүргэж байгаа ийм л явдал юм аа. За тэгээд жоохон замбраагүй ч юм уу те толгой иргэсэн байдлаар нурсан байдлаар ярьчлаа. Тэгээ аль хоор та нарт бас ойлгуулахыг хичээгээд мэдээж энэ бясалгалыг аль хэдийн сурцсан ч юм уу ойлгочихсон надаас илүү сайхан тайлбарлаж чадах хүмүүс зөндөл байгаа бах. Гэхдээ энийг энэ бясалгалын талаар иймэрхүү мэдээлэл те олж авч чадаагүй ойлгоогүй ч юм уу хүмүүс зөндөл байгаа бах. Мэдээж миний ярьсныг одоо сонсож байгаа хүн болгон миний ярьсныг ойлгож чадахгүй байж магадгүй. Гэхдээ ямар ч байсан цөөн хэдэн хүнд ч болтугай энэ мэдээлэл хүрээд өнөө маргааштай биш юм ахэд хожмын нэг өдөр за ийм бясалгал байдаг гэсэн би ядч өөрийнхөө амьдралыг сайжруулах эрүүл мэндээ тэ сайхан болгоё сэтгэл санаагаа тайван амгалан болгоё гэдэг ч юм уу ийм бодол төрөөд энэ бясалгалыг хийж эхлүүл бас сайхан санагдаж байна. Яг ийм зорилгоор би энэ бичлэгийг хийж байгаа юм. Тэгээд гол нь яг хамгийн гол нь ер нь аль болохоор олон хүн энэ бичлэгийг сонсоосоо гэсэндээ хийж л байгаа юм л да. Мэдээж энэ бясалгалын талаар ярьж байгаа юу бол маш олон байна. Бясалгалын багш суудар хянсанд орж бас өөрийнхөө суугаар энэ талаар хангалттай их мэдээлэл түгээж байгаа. Гол зүйл маань юу вэ гэхээр хэдийгээр энэ бясалгал хувь хүний зөвхөн хувийнхан те тухайн хүнд л хамааралтай гэж хэлж болох үс хувийнх нь амьдралыг сайжруулахад хувийнх нь амьдралын чанарыг сайжруулахад нөлөөлж байгаа мэд гаднаас харагдаж байгаа боловч яг тэр хүн амьдралаа сайжруулахын тулд
Аа өөрөө юуны түрүүнд эерэг болж хувирах хэрэгтэй байхгүй юу? Тэр нэг сөрөг тавгүй зүйлүүдээс салаад тийм ээ. Тэгжиж амьдрал нь сайжирна. Энийг ойлгоод өөрөө өөрийгөө бодол санаа зэрэгээ өөрчилж эерэг болоод ирэхин цагт аль болохоор олон хүн тийм эерэг болоод ирэх юм бол энэ нийгэмд том зургаараа нийгэм маань манай Монголын өнөөдрийн таагүй гэж хэлж байгаа ийм нийгмийн энэ бухимдал стресс маань тэр хэмжээр багасах юм гэдэг ийм бодлын үүднээс энэ бичлэгийг хийгээд оруулаад байгаа юм. Тэгээ ярих зүйлээ урьдчилаад текст бэлдээд түүнийхээ дагуу уншаад бэлдээд байгаа юм байхгүй харин зөвхөн ажлынхаа цаг заваар жоохон чөлөө гарангуут ярьж байгаа учраас яриа маань жоохон замбраагүй маягтай болчихж байгааг та бүхэн ойлгож эргээр хүлээж аваарай гэж хүсье. За өнөөдрийн бичлэгээ үгээр дуусгая. Энийний дараа дахиад ер нь яг энэ бэлтгэлийн талаар ч юм уу бас ер нь олон хүн олж сонсоосоо гэж бодож хүсэж байгаа зарим санаа оноонууд байгаа. Тэр талаараа дахиад нэг удаа ч юм уу бичлэг хий гэсэн юм бодолтой байгаа. За тэгээ бүгдэнд нь амжилт, дотоод сэтгэлийн амар амгалан хүсье. Дараа уулзлаа. Түр баяртай.